За сайн байна уу? Болцох байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би юу хийх вэ гэхээр Тэжон гэдэг хотыг та бүхэнд харуулнгаа. Тэжон гэдэг хотод хамгийн алдартай Сонгшимдан гэдэг талхны газар очино. Би ер нь амттай юм маш их идэх дуртай. Ялангуяа бас талах. Одоо Сөүлөөс Тэжон хот хүртэл машинаар нэг 2 цаг явдаг. Тэгээ би бас Тэжоны энэ Сонгшимдан гэдэг газрын түүхийг бас жоохон судлаад AI-аас асуусан чинь Сонгшимдан гэж Тэжон хотын хамгийн алдартай талхны газар. Сонгшимдан бол зүгээр нэг талхны газар биш. Маш олон түүхтэй газар юм. Сонгшимдан түүх нь дайны дараах үеэс ихсэн талхны газар. Тухайн үед гурил маш ховор, талх үнэхээр тансаг зүйл байжээ. 1956 онд жижигхэн Чингисхан боовны дийлгүүрээс эхэлж өнөөдөр Тэжон хотыг төлөөлөх алдартай нэрийн боовны брэнд болсон. Хамгийн алдартай бүтээгдэхүүн нь бол шарсан сувруу талх гээд гаднаа шаржигнуур дотроо зөөлөн олон амттай. Одоо бол нөгөө бас шинэ бүтээгдэхүүн гараад гүзээлцгэнтэй торт бүр бас алдартай болж байгаа. Сонгшимдагийн тухайн өдөр хийсэн талхны зөвхөн тэр өдөр нь зарж борлуулдаг бөгөөд үлдсэн талхыг нь дахин дэлгүүрт тавьдаггүй. Ихэнхийг нь нийгмийн халамжийн байгууллага, үнгийн хоолны газруудад хандуулдаг. Зөвхөн чанар, байдал, сайн талхыг сонгодог. Амт чарнырыг нь яг хിവэр нь хадгалдаг. Үзэл баримтлалаа алдахгүй байх. Орон нутгийнхаа хамт үзүүлэх. Тэгээд Сонгшимдан нэг зөвлөгөө өгөх юм бол Сонгшимдан ороход ер нь ажлын өдрүүдээр ороорой. Яг тэр амралтын өдөр одоо хүлээх гэж 1-3 цаг бүр хүлээдэг. Одоо ажлын өдөр бол за нэг 30 минутаас 1 цаг юм уу? Тэгээд би энэ Сонгшимдамыг болохоор дунд сургууль Тэжон нот руу одоо зүгээр тоглолтоор явж байхдаа нэг хэд удаа идэж үдчихсэн. Тэр үе ч гэсэн маш их гоё амттай байсан. За тэгээд бүгдээрээ өнөөдөр Тэжон хот руу гоё аялаад явъя. Тэгээд та бүхэн хамт байгаарай. За тэгээд түр баяртай. За одоо талдаа ороод 1 цаг 12 минут үлдсэн байна. 86 км явна. За манайхаа Тэжонд ирчлээ. Тэжонд ч бас нэлээд хөдөн байх шүү. Яг ингээд Тэжонд буусан чинь ер нь баг бүх хүмүүс ингээд тэр Сонгшимдагийн ууд байрсан явж байна. Тэгээд хүн ихтэй ах л гэж бодож байна. За одоо яг энэ урд харагдж байна. Тэжон Сонгшимдан гэдэг. Энэ хүмүүс амар их байна. Яаж очирлаа? За тэгвэл очирч явахдаа дахиад бичиж. За ирчээд алээж. Бараг уурт бараг 200-300 хүн байгаа юм шиг байна. За тавд харуулъя. Ингээд бүр ингээд тойроод баах хүмүүс очирлж байна. Одоо энэ хойно бас очирч байгаа нь болохоор сувруу талхын очир гинэ. Хүмүүсийг харлаа. За хүлээгээд одоо нэг тойрдог хэсэг дээр нь ирж байна. Бүр хамар амир улаацсан байна уу? Тийм гоё Крисмасын цан шиг хийсэн байна. Одоо бараг 20 минут хүлээсэн үү? Одоо нэг 20 минут авцаа хүлээвэл яг орох юм шиг байна. За юу ч гэсэн дотор нь ороод ирлээ. Дотор нь ч бас амар олон хүн байна. Миний аавн гэж бодсон крем кейк нь байх байна. Тэгээд өөр кейк авахаас крем кейк дууссан гинэ. 6 төрлийн кейктэй юм байна. Тэгээ 2 нь дууссан. Тэгээ үлдсэн 4-өөс нь харж байгаа аль болох дуртайгаа авъя. Тэгээ бас энэ рол кейк бас амар гоё амттай гэсэн. За тэгээд би өөрийнхөө юмнууд авчаад тэгээ гараад дахиад бичиж. 네. За юу ч гэсэн юм авчлаа. Нийт 110,000 болсон. 110,000 вон.
Тэгээ одоо тооштой хүлээж байна. За юу ч гэсэн тооштой авчлаа, рол авчлаа. Талхаа авд юм уу гэдээ бас ойчилж байна. Талхны очир бас зөндөө байна. Иймэрхүү. Тэгээд энийг тойроод бас ойчирсан юм шиг байна. За энэ нь талхны газар нь энэ нөгөө алтартай чигим сувуруу гээд бүтээр амар гой харагдаж байна. Амар гой үнэртэй. Мара гүрхээ. Оо энэ хүмүүсийн харт амар хүмүүстэй. Хатаа нилээ утсан байла. Тэгээд бас жоохон өсөөд баахан талх авчлаа. За энэ нөгөө миний хэлээд байсан чигим сувуруугийн хамгийн алдартай тасгал. Өстэй гоё юм. Марчаатай тэгээ пацтай. Энэ өстэй гоё юм. Юу л өшөө ихийг авах өстэй байсан байна. Амар гоё юм. Нэрээ Сонгшимдан гэдэг энэ газар бас өөрийнхөө дуутай. Энд чинь ингээд дууныхаа өгөөдийг бичсэн. Тэгээ бас өөрийнхөө дуутай. Энэ миний нөгөө дунд сургууль хамгийн дуртай байсан каре хураг хийгээд доктор нь каретэй. Лиг авсан уус нь амар амттай 5 шиг бийг авчихгүй. За тэгвэл энэчнээс жоох идээд тэгээ гараа тав хүндээ Тэжоны гоё шинийг танилцуулъя. За түр байж та. За сая машин дотор баг 4 талх идчихлээ. Одоо жоох алхаа тав хүндээ Тэжоны одоо шинийг жоохон харуулъя. Тэгээ Тэжоны шинээнд hot place нь хаана вэ? Юу байд юм бэ? Бүгдээрээ хамтдаа харъя. Энэ ингээд Тэжоны шинэ юм шиг байна. Бас ингэ шопинг центертэй ойр дэрний Солонгост ийм одоо Иньямпуки ер нь амар од болж байгаа. Би бас тэр ороод гарыг. Оо юу энэ чи хүн байна гэж харлаа. За Тэжоны Дүнсан дунд хүрээд ирлээ. Энд чи Өнэн дунгыг бодвол жоохон бас цэвэрхэн тэгээд бас хийх юм ихтэй юм шиг байна. Одоо энэ чи харах юм бол ингээд Гэллория 백화점 байна. Энэ Гэллория 백화점은 бүр амар том юм байлээ. Дотроо баг байхгүй брэнд байхгүй. Баг бүх брэнд байлээ. Бүр энэ том. За тэгээд ийшээ зөндөө их юм байна. За бүгдээрээ тийшээ зам гараад тэгээд тэнцэн нь юу байна бүгдээрээ харъя. Иньямпуки. За ийшээ нэг орч үзэх үү бүгдээрээ.
Өө сая бүр бараг 25,000-аар тоглолцлоо. 1 2 3 4 смарт авчлаа. Смог футбол. Нэг нь бараг 5,000 вон. Дараа бүр найзтайгаа ийм иньямпоки шав ороод бүр яаж авдаг тэрийг нь бас бүгдээр нь гоё бичнэ. Тэр үед бас хамт байгаарай. Удахгүй бас тийм иньямпоки хийж байгаа тийм бичлэг бас оруулнаа. За одоо Тэжон гэдэг хоттой танилцаад Тэжоны хамгийн алдартай Сонгшимдан гэдэг талхны газартай бас танилцаад өнөөдөр надаас гоё байла. Та бүхэнд бас ямар байснаа комент бичээрэй. Одоо гэр хүртэл 1 цаг 37 минут 133 км явна гэж байна. Бүгдээрээ гэртээ очиод өнөөдөр авсан pancake тэгээд strawberry cake тэрийг гоё идэж үзье. За тэгээ цаг 30 минутын дараа уулзъя. За түр баяртай. Анжан унжан. Ирчлээ. Одоо KKD Гүзээлцэг нэ амар гоё юм байна. Зүгээр ингээд дэлгүүрээс гүзээлцэг аваад зөндөө идэж үдчихсэн ч гэсэн яг ийм амттай гүзээлцэг юм бараг байсангүй хаа. Бараг байгаагүй. Гоё кремтэй шоколад юм уу? Өнгөн ч гэсэн бүр тийм даг биш. Зүгээр юм жоох юм крем байгаа юм шиг. Ганцаараа мэдээж барахгүй. Магаш багийнхан дагаа бас иднэ. Тэгээ нөө ролл кейк. Энэ болохоор 100% нөгөөд milk cream гинэ. За, matcha cream гэж үзье. Matcha cream ч бас гоё юм байна. Гэхдээ надад өнөөдөр хамгийн гоё байсан юмнууд нь лавдаг энэ roll cake, milk нь энэ тэгээд дотор нь каре байсан тэр талх бас өстой гоё байсан. Тэр бол миний хамгийн бест нь. Яг одоо ингээд ранк явуулбал 1-т каре талх, 2-т чамч талх, 3-т нүгцаа. Тэгээд 4-т за энэ сүтэ рол юм уу? Тэгээд 5 дахь тийм гүзээлцэг. Гэхдээ бас бүгдээрээ гоё байсан надаа. Тэгээд та бүхэн Тэжон орох юм бол Тэжон хот руу явах юм бол заавч энэ Сонгшимданд очиод талх авч идээрэй. Өстой гоё талхнууд зөндөө идэм байлээ. Ялангуяа тэр каре талх. Тэр бол үнэхээр гоё юм байлээ. За тэгээд бүгдээрээ өнөөдөр надтай хамт байсанд маш баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэг ч гэсэн өстой гоё бичлэг хийн. Тэгээ бүгдээрээ хамт байгаарай. Тэгээ өнөөдрийн бичлэг та хэд таалагдсан уу? Комент бичээд гоё лайк дараа дэмжиж өгөөрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.